Америк тоглогчдоор яг одоогийн байдлаар Стив ойролцоо байхгүй юу? Байлгүй бах уу? Байлгүй. Кейд Стив хоёр одоогийн байдлаар бах тий. Кейд Эдвардс Стефлтэй. Би яг одоо зүгээр хин зүгээр яг одоо хамгийн тоглож байгаа юм зүгээр Стефл. Гэхдээ яг адилхан бүлтгэн өгөө тоглолыг хийм бол Эдвардс л та одоохондоо. Нэг үйл тоглох юм уу? Цааш. Яг энэ үлрэлтэй Хэдүүл одоо амжилтаар өгсөлтийг Юу би Стефл. Юу Кейд биш үү? Баг нь нэгт яваад шүү дээ. 10 дараалж очиод шүү дээ. Эдвардс 4 жил 2 жил бүсийн финал Америк тоглогчоос хамгийн хоол явсан нь хин 4 жил 2 жил. Одоо гэж яриад байгаагүй юм уу сая. Тэгээд одоо ч одоо байгаа зү. Одоо энэ тоглогчийг хийцэн юм нь илүү бодит байгаа даа шүү дээ. Харин тэр чих өнгөрцөн юм шүү дээ. Одоо өнөөдөр энэ үлрэлт. Гэхдээ энэ үлрэлт тэгээд Детройт шиг багтаа байсан бол адилхан л нэгээр л явчих шүү дээ. Эдвардс уу? Үгүй бах. Аагүй ялгаагүй. Хөөе, Кейд байхгүй наа багч 3 дараалал хожицсан. Яг зүгээр яг энэ үлрэлээ наах юм бол Кейд арай илүү байгаа л та. Яг одоо яг нэг 15 тоглолтоор. 15 тоглолтоор авах юм. Эдвардс чинь дундуур нь престиж мэртчлээ л дээ. Гэхдээ ер нь үлрэлийн цаашдаа ингээд аваад маа тоглол гэвэл би бол Эдвардс. Нэг үлрэлээр нэг хүн дээр нь баг усгаад ингэх юм бол би Стефиг сонгоно. Гурлаа өршөөч тэгээд. Гэхдээ Стефч гимтэж ш тэгээд. Бодит өдөл тэр. Нөгөө хэдийг сайн одоогоор нь харыг үл Эдвардс тэгвэл хамгийн гимтэх магадaltaй шүү дээ. Одоо хамгийн их тоглолт үзсэн байгаа нь Антони Эдвардс шүү дээ. Энэ гураас яах вэ?